монголчууд адуу, үхэр, тэмээ, хон ямааг 5 хушуу мал гэж нэрлэдэг. Мал аж ахуйн монголчуудын гол эрхлэх аж ахуй бөгөөд бүх ашиг шимийг нь хүртэж, сүүгээр нь цагаан эдээ хийдэг. Монголын соёл ёс заншил нь мал аж ахуйтай салшгүй холбоотой. Адуу, үхэр, тэмээ мэт том биетэй малыг бод мал гэх бөгөөд жижиг биетэй хон ямааг бог мал гэнэ. Их газрын эрс тэрс уур амьсгалтай, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал малалгааны туршлага, олон мянган зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлэхийн үр дүнд байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, биологийн онцгой шинжийг хадгалсан Монгол мал аж ахуй бий болжээ. Монгол хаан.